Сайн байна уу? Сайн байна. Би иргэний богдлорын байрлалын инженер мэргэжилтэй 2006 оны 9 сард Монгол Улс төрийн Наа Батэрдэн огтой адил биш гэдэг. Би иргэний богдлорын байрлалын инженер мэргэжилтэй 2006 онд шинжлэх ухааны технологийн сургуулийн байрлалын инженерийн сургуульд элсэж ороод 2012 оны 1 сард бакалавр зэрэгтээ төгссөн. Миний нах зэгч байрлалын инженер мэргэжилтэй байдаг. Тэр ихч маань өөрийнхөө мэргэжлийн одоо сайхан тал одоо давуу тал ашиг тусыг надад ер нь ухуулнаас ихрүүлсэн гэх юм уу та зөвлөд тэгээд би энэ мэргэжлийг сонгосон. Би мэргэжлэрээ 13 дахь жилдээ ажиллаж байна. Анх бол 2010 онд Каркас зураг компани зургийн техникчээр ажлын гараа эхэлсэн. Дараа нь Өрх гэдэг компанид барилга бүтээцийн зургийн техникчээр ажилласан. Тэгээ 2012 оны 9 сараас 2019 оны 7 сар хүртэл MCS Property компани төслийн инженер, барилга бүтээцийн зурагчдын инженер, барилга бүтээцийн зурагчдын ахлах инженер гэдэг ингээд 7 орчим жил ажилласан. За энэ манай байгууллага сангамжаар тавьж өгсөн цүнх энэ амар геймер цүнх тавьж өгсөн юм байна болоо. Эний хамгийн их ашигладаг зүйл уг нь бол гар утас юм байна. Команд байгаа. Би энэ гар утсыг ашиглаад өдөр тутмынхаа ажлыг ямжуулдаг. Энэ утсаар бол би маглах гэрэл зураг авдаг. Гэхдээ би бол timestamp гэж аппликейшнийг ашигладаг. Тэр аппликейшн бол ингээ байршил, огноо, цаг минут ингээ бүхний сайхан гаргаад яг маглах гэрэл зураг авахд хамгийн үр дүнтэй байдаг. За энэ гар утсаар би бас баримт бичгүүдийг сканертчдаг, шууд PDF болгоод явуулцдаг. Мөн гар утсаа ашиглаад Microsoft Teams, Zoom зэрэг аппликейшнуудыг ашиглаад албаны хурлуудад оролцдог. Outlook гэдэг аппликейшнийг ашиглаад мэйлээ шалгаад мэйлэндээ хариу бичдэг. Манай 5 богд групп юуг ашигладаг байхгүй? Одоо ERP, Green ERP ашигладаг. Тэгэхээр би энэ аппликейшнуудыг ашиглаад ажилтнуудынхаа цагийн хүсэлт, төлбөрийн хүсэлт батлах, гүйцэтгэлийн үнэлгээг нь батлах зэрэг ажлуудаа амжуулдаг. Би бол энэ PowerBank-ыг ашигладаг. 100000 мАh-тай. Тэгээд энэ iPhone-ы оролттой. Надад таалагддаг нь болохоор энэ хувийн харуулдаг. PowerBank бол би маш их ашигладаг. За дараа нь би энэ маус. Энэ маусыг бол би зориуд энэ маусыг сонгож хэрэглэж байгаа. Давуу тал нь бол эргономик. Нэг олон жил зураг зурсан. Тэгээд дээрэс нь би энэ бугуугаа ингээ буруу тавьдаг зуршилтай. Тэгэхээр ингээд явандаа энэ мэрэгжлээс шалтгаалсан өвчин гэх юм уу да энэ шүрмс мүс гэмтэлтэй өвчин байдаг тий. Тэр өвчин тусгаас эртлээ сэргийлээд энэ эргономик маус авч хэрэглэж байгаа. Тэгээд ялангуяа энэ манай зураг зурцлаар ажиллаж байгаа инженерүүдийг би эргономик маус авч хэрэглээч гэж уриалж байна. Ковид гараад ихэнх хурлууд цахимаар хийгдэг болсон. Тэгээд хүмүүс гэрээсээ ажилладаг болсон. За би энэ чивчиг бол маш дуртай. Микрофон маш сайн гаралттай. Тэгээд ингээд толгойдоо ингээд зүүхэд маш эвтэйхэн, олон цагаар зүүхэд ингээд энэ хавьд өвдөөдч байх эрсдэл байхгүй. Дээрс нь чихэн дээр даралт үүсгэдэг. Энэ нь бол надад маш их таалагддаг. Манай 5 богд группийн дотоод хэрэгцээний дэвтэр гэх юм уу да. Хөнгөн, авсаархан. Одоо энэ дээр бол би одоо ажилд авах ярилцлага, элдв хурал зөвлөгөө, уулзалтууд одоо харилцагч үйлчлүүлэхтэй хурал дээр маш их тэмдэглэл үлддэг. Тэр утгаараа бол энэ дэвтрийг бол байнга ашигладаг. Манай 5 богд группийн хувьд бол ийм зөвхөн дотоод хэрэгцээндээ зориулсан ийм номнууд эхлэн гаргадаг. За энэ бол одоо 7 дахь ном. За би бол ном уншихтаа бол энэ хайлайтер ашиглах их дуртай. Яг гол хэсгээ дандаа хайлайт хийж ингэж явдаг. Тэгээ номон дээр шууд ингээд тэмдэглэл үлдээ явчихдаг. Ингээд жоохон ном мух болгоод уншдаг гэх юм да. Нийгмийн сүлжээнд бол их олон пэйж хуудсууд байна л да. Бас группүүд байна. Би тэгтээ бол ерөнхийдөө нэг жоохон уламжлалт гэх юм да. Барилга цэгмийнхаа яг сэтгүүлийн эхнээс нь ингээд дуустал нь уншчихыг хүсчдэг сар болгоныхаа дугаарыг. За манай энэ ерөн барилгын бүтцийн салбарын хувьд ажил мэргэжлийн давуу тал гэвэл нүдэнд харагдаж гарт баригддаг бүтээн байгуулалт идэг шүү дээ. Нүдэн дээр босоод үрдэг. Тэгээд энэ нь өөрөө иргэдийн дотор нь байгаа хүмүүсийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлдэг тийм.
Гэхдээ нөгөө талаас сул тал нь юу гэхээр хүмүүсийн ая тухтай амьдрах юм сайхан орчныг бүрдүүлэлтэд хийж байгаа бүтээн байгуулалтын ажил маань эргэн тойрон орчиндөө ингээд дуу чимээ үүсгэж гэдэг юм. Шөнийн цагаар бетон сутгалд авах хэрэг гардаг. Зарим тохиолдолд иргэдийн нөгөө орчны аюулгүй байдал алдагдах ч юм уу ийм зүйлс үүсч таардаг. Тэгээ энэ нь өөрөө нөгөө нийгэмдээ буруу мессеж өгч гээд энэ ажлыг хийгээд байгаа хүмүүс л одоо болохгүй бүтгүй юм хийгээд байгаа юм шиг ийм ойлголт өгч гээд байдаг тий. Энэ нь жоохон сул талт гэж хардаг. Дашчам зөвшөөрсөн бичсэн барилга архитектурын мэргэжлийн удирдах гэх ном байгаа. Тэр номыг аваад хараад уншаад одоо мэргэжлийнхаа мэдлэг ойлголт ер нь ямар салбар руу хөлт явах гэдэг юм бэ гэдгийг мэдээлэл авчаасаа гэж хүсэж байна. За дээрэс нь нэмээд энэ салбарт яаж ажиллаад байгаа, энэ салбарт ямар асуудал тулгамдаад байгаа, энэ салбарт юуг хэрхэн шийдээд байгаа гэдгийг одоо барилга цэгийн сэтгүүлийн сүүлийн 3 сарын дугаарыг аваад уншичаасаа, харчаасаа гэж зөвлөе. Ийм сайхан контент бэлдээд одоо гаргаж байгаа. Барилга цэгийн хамт олондоо баярлалаа. Намайг энэ хүү контентэнд зочноор ирсэнд баярлалаа. Тэгээ та бүхэнд ажлын амжилт хүсье.